өөрөөсөө өөрчлөлт юм аа. Урт хугацааны агаар мандлын төлөв байдлыг хэлнэ. Одоо 30 жилээс цаашаа бүр одоо 100 жил Бидний явж байгаа санаачилж байгаа юм болгон ерөөсөө бүгд бидний хин нэгэн дарга зэрэг хүний биш. Ерөөсөө бид бүхний гарч байгаа тэр их зориг бид бүхний гарч байгаа нэг санаачлах байдаг нь илүү их давуу тал илүү их ингээд байнга өрчдөг зүйл юм болов уу гэж боддог. Энэ болохоор цаасан энэ хуурс шиг одоо энэ дахин боловсруулж болно энэ болох уу гэх мэт бидний яг англиад ингээд тэрийгээ дахин боловсруулаад хүнд хэрэгтэй болгож чадахгүй учраас энэ зүгээр хог болоод үздэг юм. Энийг болохоор нутгийн удирдлагууд болон дахин ийм боловсруулах байгууламжийг ингээд аймагтаа ч юм уу сундаа ч юм уу нэг боломжтой нэг газар байгуулад өгөөж гэж хэлж байгаа. Тэгэхээр бол бид нар хоног англиад тэрийгээ дахин боловсруулах байгууламжтай оруулаад буцаад өөртөө хэрэгтэй зүйл